хүүхдэл хохирдог байхгүй юу? Гэр бүл салалтан дээр эхнэр хохирохгүй, нөхөр хохирохгүй. Хүүхдэл хохирдог. Өөрөөр хэлбэл 3 дахь орон зайг хохирлол байдаг. Тэр нөгөө хайранд үлгий төлөх ёстой цаг хугацаа орон зай гэж. Тийм, боловсролын орон зай хохирлол үүсдэг. Түүнээс эхнэр ерөөсөө хохирохгүй, нөхөр ерөөсөө тэгэхээр хохирохгүй. тэр үр удам цаашаага нийгэмд гэр бүл зохиоход хохирд нь олон томорхон юм тийм. Хамгийн гол хэрэг юм биш та. Одоо хамаг залуу тасан чамаас болоод ингэ алдсан. Тэгээ одоо намайг хинч тоохгүй гэдэг байгаа шүү дээ. Тоохгүй биш. Одоо хэрүүл хэлэхэд хамаг залуу насаа чиний төлөө ингэ зорж ингэж чадсан. Инглээ гэж одоо тэр асуудлыг нэлээд олон Би залуу насаа чинь нилээгээгүй цаг хугацаа хэлээсэн байтал яагаад надад буруу өгöd байгаа юм гэж. Харин нэрэл цаг хугацаа л би ойлгоход тэр одоо хүнийг залуу байхдаа ингээд чиний төлөө явсаар итлээ. Юу ачлаа. үр дүн Одоо нууцлаа. боллоо. Одоо чи биш байсан өөр хүнтэй сууж байсан бол илүү сайхан. Анхнаасаа өөр хүнтэй суух хариуцлага идлээгүй чиний л буруу байгаа үст. Намайг сонгосон шүү дээ. Бараг хогчин. Хогчин шүү дээ. Хогчин. Тэгээд би чиний залуу насыг бараагүй цаг хугацаа барсан. Тэгэхээр залуу насны хэрүүл бол гэр бүл утгагүй юм аа.